Төсөвлөлтийн алдаатай хэвшмэл ойлголтууд. Би төсөв хийх шаардлагагүй. Би санхүүгийн эксперт биш. Надад санхүүгийн асуудал байхгүй. Би зардлаа танмааргүй байна. Би тийм том санхүүгийн зорилтгүй. Би үр зээлгүй. Би байнга төсвөө хянж чадахгүй гэдэг нь буруу юм. Сонирхолтой аяллаа жишээ гаргая. Очих цэг нь санхүүгийн төлөвлөгөө. Онгоцны билет нь төсөв юм. Хаана байна вэ? Төсөв нь ойрын хугацааны гол зарцуулалтуудыг төлөвлөхөд тусалдаг. Та хаашаа явж байна вэ? 5, 10, 20 жилийн дараа хөрхийг хүсч буй санхүүгийн зорилгод хүрэхэд санхүүгийн төлөвлөгөө тусалдаг. Өдөр тутмын мөнгөний удирдлагыг хийх хамгийн сайн тактик бол төсөв юм. Стратеги. Санхүүгийн төлөвлөгөө нь хөрхийг хүсч буй цэгт хүргэх санхүүгийн стратеги юм. Богино хугацааны орлого болон зардлын удирдлагыг хийдэг. Урт хугацааны удирдлагад төвлөрсөн. Энэ үлрэл дараагийн хагас жил, дараа жил,